Жек Лондоны зохиол Саран хөндөй. 7 дугаар хэсэг. Өдөр хоног нисэхэд л өнгөрөхийг сагсан ажиглахгүй. Өнөх угаалгын газартаа урд урдаасаа улам их ажиллан аривхан хөлс авч бүх чөлөө цагаа биелд түнчлэн амьдралдаа гаргах их өөрчлөлтөнд зориулж байна. Би шаргуу хөөцөлдөж сүрхий сууй гэснийхээ маргаашил гэрлэх гэсэн боловч сагсан ятгахта 7 хоногийн дараа болъё гэж арайхийн ятгахжээ. Хүлээхийн хэрэг юу вэ? Залуу нас гэдэг чинь нэмэгддэггүй биш. Өдөр ирэх бүр алдагдаж байгаа. Чи бодоод үзэлтэй гэж би шалгааж байжээ. Тэгж сүүлдээ хойшлуулахын зөвшөөрч тэр нь ч онсон байна. Яагаад гэвэл тэрнээс хойш 2-7 хоног болоход биелэг арваад нөхдийнх нь хамт Корбери, Моррисоны том жүчээний ажлаас гарган Оклендийн өрн хэсэг рүү шилжүүлжээ. Хотын нөгөө захад суух байр ирсээр өмнөд далайн төмөр замын буудлын яг хажууд 4-р 5-р гудамжны хоорондох Пайл гудамжинд 92 залуу маань сард $10 хөлстэй дөрвөн өрөө жижигхэн байшин олж суужээ. Миний сууж байсан жижигхэн өрөөнүүдийг бодох нь хөлсгүй сууцал гэсэн үг. Сая миний сууж байсан өрөө эдний хамгийн жижигээс нь ч томгүй атал $6-7 хөлстэй байсан юм шүү дээ гэж би л ярив. Гэхдээ чиний өрөө тавилах хэрэгсэлтэй байсан хойно харахгүй. Гэвч би л өөрийнхөө зүтгэв. Сагсоо минь би эрдэмтэн биш ч гэхнээ энгийн тоо мэднэ. Ядрах цагт цагаа баривлаад хүүгийн нарийн тооцдог л байлаа. Байшинг дэвсгэр хулдаас галтгооны юмар бүхлээр нь хангалаа гэж бодвол хичнээн мөнгө орно гэж бодож байна. $300 бүрэн тогтчулж болно гэж бодож байна. Бодоод үзэхэд өдий мөнгө хүрэхээр байна. Гэхэд би л бодлогоширсан маягтай хөмсгөө зангидав. 300 6% хүүтэй 300 гэж бодъё л доо. Тэгвэл $6 цент, $10 60 цент, 100-аас $6, 300-аас 18. 10-аар үржүүлэхдээ гарамгай байгаа биз? Тэгвэл одоо 18-а 12-т хувай. Сард бүтэн хагас $1 хүү гарч байна гэд энэ бодлогыг тун сайн бодлоо хэмээн сэтгэл тун хангалуун байснаа шин санаа оло бололтой маасааж байз цааш нь бас би эн чин 4 өрөөний тавилгад төлхөл хөө. 4-т хувай хэд болох нь? Бүтэн хагас $4-ыг 4-т хуваахаар хэд болох вүлээ? Гэв. 15-ыг 4-т 3-аар 3 бүлдэн 30-ыг 4-т 7 28 үлдэгдэл 2. 22 5 чинь хагас $1 болно. За, ийм байна гэж сагсан түргэн бодов. Сайн байна. Чи сөрхий боддгийм бай гэд түр тэнэгэлдснэ. Хэд болсон гэлээ? Би сайн мэдсэнгүй шүү гэвэл 37 хагас цент гэв. Ааха. Миний өрөөний хөлсөнд хичнээнэг илүү авдаг нь одоо мэдээ. 4 өрөө сард $10 байдаг бол нэг нь 2 хагасын үнэтэй байна. Дээр нь тавилгын 37 хагасыг нэмбэл $2 88 хагас цент болж байна. $6-аас хас. $3 12 цент хагас үлдэж байна гэж сагсан дорн бодов. Харахгүй юу? Би нэг өрөөнд $3 12 цент хагасыг илүү төлдөг юм байна шүү дээ. Ингэхлээр эхнэр авна гэдэг чинь мөнгө хураана гэсэн үг юм байна. Гэвч биэл минь тавилгач нь эдэлтгэл зүйл. Чөтгөр гэж тийм л дээ. Би ер нь энийг бодсонгүй. Үүнийг чинь бас бодолцох ёстой зүйл юм. Ямар ч л гэсэн бид хоёрын байшин маань бөөн олц. Чи хагас сайн цэвэрлэгээнийхээ газраас яг минутын зөрөөгөө гараараа хоёулаа тавилга худалдаж авна. Өчигдөр би Селингрээр орсон. $50 урьдчилгаанд өгөөд бусдыг нь 10-10-аар нь хэсэгчлэн төлнө. 2 жил 1 сарын дараа манах болно. Сагсоо минь хэрэгтэй гэсэн юм бүхнээ л авдаг юм шүү. Мөнгө яах бол гэж бодох хэрэггүй мэдв. Сагсан толгой дохихдоо яавал хэдэн $1 яаж иш хоригдлуулах вүлээ хэмээн баахан бодож байснаа мэдгдсэнгүй. Харин баярлсандаа нулимс нь гүйлгэнэв. Чим ийм сайхан сэтгэлтэй шүү гэж хэлээд налахад цаатхан тэврэв. Мэри нэг өглөө угаалгын газар уулзаад чи чинь хүнтэй суух болсон гэлөө баяр хүргэж болох уу гэжээ. Ажиллаад 10 минут ч болоогүй байхад саксоны зүүн гарын дунд хуруунд молор эрдэн шигтгэхтэй бөгж байхыг үзээд энэ хацтай хүн чи хэм бэ? Чарли Лонго, Билл Робертсон гэхэд саксон Билли гэв. Ха, хүүхэд авч асрах нь уу? Мэри саксоны царайг хараад эвгүй хэлчихснээ мэдэж тэр дороо дими юм хэлсэндээ харамсав.
За дими яриач яах вэ? Чи тийм нөхөртэй болдог тун сан хэрэг. Би л сайн хүн. Би чиний төлөө баярлаж байна. Тийм хүн ховор олдохгүй, олдлооч гэсэн амархан суухгүй. Та хоёр их азтай улс хоорондоо яг тохирсон хос юм. Хормоо хийцээ хийх үү гэжээ. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Саксон цэвэрлэгээний газраас тарж яваад Чарли Лонгтой тааралджээ. Тэр зам дээр шууд хөндлөлтөн зогсоод ярих юм байна гэд. За, чи тэр богсчинтай яваад болохоо байсан гэлөө. Юу болж төгсхийн сохор хүн л үзэхгүй байх та гэж заналтаа хэлв. Өмнө хөндлөлтөн зогсох өргөн хөмсгтөө хурундаа өстэй тэр том залуу ирээс Саксон анх удаа айсангүй. Тэгээд зүүн гараа үзүүлж харж байна уу? Та хичнээн чадaltaй тэнхээтэй байлаа гэд миний хуруунд сэн бөгж зүүж чадаагүй. Гэтэл Билл Робертс ганцхан 7 хоногийн дотор чадлаа. Тэр танаас ч яахгүй надтай үг хэлээ ололцсон гэхэд Лонг хариуд нь хараал тавилаа. Тэр тантай адилгүй жинхэнэ эрхэн, шудрах шулуун, ариун гэж Саксон нэмж хэлэхэд Лонг хоолоогоо шахан архирах мэтэр чамайг ч мөн аятайхан аргалж итэ гэв. Хэрэгцээ гарвал таныг ч аргалчих байх шүү. Саксон та хаан гэж бай. Би тэрний талаар багсаг юм хэлж өгье. Энэ үгэндээ гэхэд цаадах чинь яггүй лойверчин бэлээ. Та юу мэддэг юм? Намайг битгий гоочлох гээд бай. Ингээд байвал би л хэлнэ. Саксуу ичгүүр сонжиргүй та сайн үцэхгүй байх шүү. Лонг балмагцсан бололтой дороо жаахан дэвхэтснэ. Дуугүй хүн шиг цааш явхдаа та иймэрхүү хүн байсан юм бэ гэж нилээд тоосон янзтай бовтно. Билл Робертс иймэрхүү шүү гэж инээд алдан хэлээд замаараа явлаа. Хэд алгаснаа зог тусаж хөөе гэж хашгирахад нөгөө төмрийн дархан болиар эргэж харав. Тэнд нэг хазгар амтан байна лээ. Та хүн задмаар хорхотод байвал тэрийг нүдэхгүй юу гэв. Саксон хүнтэй суух болсноосоо хойш нэг л удаа их зардал гаргажээ. Өөрийнхөө гэрэл зургийг нэлээд олон хувь угаалгах гэж бүхэл өдрийнхөө ажлын хөлсийг заржээ. Билл хэлэхдээ өдөж унтахаас өмнө өглөөс ирснээсээ хойш зургийг чинь үзэж байхгүй бол амьдрал биш болох гээд байна гэж хэлсэн юм санаж. Хариуд нь тэр өөрийнхөө биеийн тамирын өмдтэй бас энгийн хувцастай 2 зураг өгчээ. Саксон тэр 2 зургийг толныхоо өмнө чимэг болгон байрлуулжээ. Нэг дэх зургийг харахад яагаад ч юм их нь ярьж өгдөг байсан эртний саксчууд, Английн эрг хавар довтолдог байсан далайгаар аялагчдын тухай сонин үлгэр домог санагдана. Саксон илчилгүй эрэм талаар аялж, өнөө хуучин үхгэн уудалж бас нэг ариун нандин зүйл буюу ихийнхэн цомгийг гаргаж ирэв. Цомгийн дотор Калифорник эзлэгч анхны хүмүүсийн тухай шүлэгтэй сонины хайчилбар, түүнчлэн өнгөрсөн нэгэн үеийн буюу түүнээс ч өмнөх үеийн сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан зураг, хуучин сэлбэрийн хуулбар байх ажээ. Саксон танил болсон хуудаснуудын нэргүүлсээр олох гэснээ олов. Эрг хавийн цохоо нүгэлтсэн үйл бүхий бор саарал тэнгэр дэвсгэртэй зураг дээр хамар тал нь ээдгэр шуу мэт харагдах хэд хэдэн урт нарийнхан зав элсэн эргээр цагаан хөөс сахартал долиглох усанд зогсон. Завиуд дээр дэрвгэр дуулга бүхий биеийн үцгэн зэвхий хүрэн дайчид пиг дүүрэн агаад тэд гартаа сэлэн барьжээ. Зарим нь бүсэлхийгээр татсан ус руу өсөрч, зарим нь эргийн элсэн дээр нэгэнт гарсан харагдана. Эрэг дээр түүнийг хамгаалан сэргийлэх харвалын нүцгэн зэрлэгүүд үзэгдэх боловч индианчуудтай огт төсөөгүй ажээ. Тэдний зарим нь хэсэг хэсгээрээ бөөгнөрч, зарим нь өвдөгцөө усанд зогсно. Уугуул нутгийнхаа харийн булаан эзлэгчдтэй анхны тулалдаан хийж шархацсан ба үхэгсдийн бие нь усны түрх давлгаанд өртжээ. Байлдан дагуулагчдын нэг нь завин дээр тэгнэн өхдхийн унаж цээжнээс нь сум ёрдоосныг үзэхвэл ямар мэсэнд ам алдсны шалтгаан нь ил байв. Гартаа сэлэм атхан түүн дээгүүр ус руу дүүлэх нэг нь биелтэй тун төстэй. Өснийх нь өнгө ер бишийн цайвар, нүүр, нүд уруулна ав адил. Баажвэ төрх нь хүртэл эртээд 3 Ирландтай зодтолдож байхдаа ямар шүү байсан нь яг л тийм харагдана. Ийм дайчин 2 арьстан бидний ард түмэн Билли бит хоёрын ч дээд өвөг байжтэй гэж Саксон бодсоор цомгоо хааж хайрцагт нь эргүүлж хийв. Өвөг дээдсэх нь хэн нэг нь одоо нэгэнт элгдэж хуучирсан энэ үхгийг дархалж алс холын далай ээрэм талыг гатлуулжээ. Литл Медоу хэмээх газар индианартай тулалдах үед сум нэвт орсон нүхэн хിവэр байна. Нарийн эдлэл нэгж хатгсан юм хадгалдаг байсан ээжийнх нь эмээ элэнц хуланц их болох тэр бүс хөөчвөл одоо нүдэнд нь үзэгдэх шиг болоход Саксон сүрс алдлаа.
Тийм сайхан эрүүл чирэг ажиллаж хичээнгүй өвгөд дайдстай гэж санахаас бахархах сэтгэл аяндаа төрдөг ажээ. Харин хятад юм уу Итали эмэгтэй болж төрсөн бол яаж явах байсан бол? Удамжинд олонтой тааралддаг, газрын бэтэг шиг навтгар, болох хар царайтай, толгойдоо алчуур зангиддаг, үсээ задгаа тавьдаг тэд далайн усаар эргдээр хаягдсан модны зомгол түүж баглаад толгой дээрээ дааж ядан авч явдаг гихчлэн юм бодож байснаа. Ийм юм боддог маань ч юу ч билээ гэж өөрийгөө дооглон инээгээд биелийн тухай, пайн гудамжинд авсан дөрвөн өрөөтэй жижиг байшингийнхаа тухай, аарсаар юмнуудын ч дахин бодсоор нойрсов. Манайхан дөөр мал байсангүй, өвөл харивгүй хаяанд ирж байсан болохоор бид Америкийн цөлийг туулахаас зүрхшээж Давст нуур хотод буусан юм. Тентгийнхэн биднийг элэгсгээр хүлээн авсан. Та өөрөө тэдэнтэй хамт байсан юм шиг ярьж байх шивдэ гэж Берт хэлв. Миний ээж тэдэнтэй цуг явсан юм чинь тэр үед 9 настай байж гэж Саксон бахархан хэлв. Тэд пайн гудамжинд дах жижиг байшингийн гал дугууны өрөөнд сэндвич идэж шилтэй шар айраг уудсан. Сайн өдөр дөрвөл чөлөөтэй өглөөгөр уулзсны учир гэвэл ажлын ямар ч өдрөөс илүү их ажил хийх ёстой байв. Байшингийн хан туурах цонхыг угааж арчих, шалын янзлах, хулдаас журам дэвсэх, хөшиг татах, цахилгаан зуух тавих, тавилгаан байрлуулах, гал зуухны сав суулга, аяг тавг угааж арчих, өдий төдий их ажил хийх байлаа. Алив Саксон цааш нь яриач яасан сони? Берт чи саад хэлгүй дууг сонс гэж Мэри хэлв. Тэгээд тэр өвл манайхан Дэл Хэнкок тэрхэн тэр. Уг нь Кентуккийн хүн боловч өрн нутагт олон жил болсон юмсан ч Кит Карсон шиг хайгуулчин байсан. Карсоныг ч анддаггүй байж. Кит хоёул өвөртөө нэг биш удаа унтаж байсан хоёр байц шүү. Хоёул Фремонт генералын хамт Калифорни, Орегонд цуг байсан бай. Дэл Хэнкок Давст нуур хотоор дайрч гарахдаа ямар нэг шинэ газраас минж барих гэж хэсэг өргөчдгийг зохиот уулнаас авч гарахаар зэхэж байж л дээ. Их сайхан залуу байсан гэдэг. Хөзрийн хүн шиг урт гэзэгтэй. Калифорни испанчууд шиг цамцсан дээрээ торгон бүс бүсэлдэг. Бүснээсээ 2 гар бүз үсээ явдаг байж. Түүнийг харсан эмэгтэй бүхэн дурладаг байж. Миний ээжийн эгч Сэдийг үзээд их таалагдсан бололтой. Яагад гэвэл Давст нуур хотод буугаад тэндээсээ ганц жалхам газар яваагүй юм. Индианчуудтай олон удаа амжилттай байлдаж байсан гайхмаар хавхар гялалцсан нүдтэй бүргэд мэд харцтай хүн байсан гэж би бүр жаахан байхдаа авга вилагаасаа сонссон юмдаг. Тухайн цагийн заншлаар тэр хүн нэг биш удаа дүйл хийсэн. Хинээс ч айдгүй хүн байж. Сэти үнэхээр хөөрхөн хүүхэн байж. Тэр хүн Сэтэн хаягмагц цаатах нь бүр ухаан чулуугаа алдсан юм гинлээ. Сэти зүрх сэтгэлдээ итгэхгүй байсан юм уу бүүмэд. Ямар ч л болсон над шиг биелээд үгээ амархан хэлчихдэг шиг үгээ тийм амархан хэлээгүй юм гэдэг. Сүүлдээ шидтэй үгийг сонсож чадахгүй дэ бачмдан нэг орой галзуу мэтэд давхиж ирсэн байх. Сэти минь чи надтай суухгүй юм бол би энэ шөнө яг энд хашааны чинь арт талд өөрийгөө бодож өгье гэж тэхээс ч сэхгүй хүн байж. Сэти тэрийн сайн мэдэх учир суухаар зөвшөөрч. Тэр үед хайр сэтгэлийн явдлыг түргэн шийдэг байсан байгаа биз? Мэдэхгүй. Чич биелэтэ анх уулзаад 7 хоногийн дараа л шийддэггүй хэлсэн байна. Гэхдээ биел чамайг суухгүй бол цэвэрлэгээний чинь газрын харт талд өөрийгөө бодож өгнө гэж хэлсэн гэлүү гэд Мэри инээмсэглэв. Би тийм байдалд хүргээгүй л дээ гэж Саксон үнэнээ хэлж. Ямар ч болтугай Дэл Хэнкок авга Сэти хоёр маргааш нь л гэрэлсэн юм гэдэг. Гэрлээд ч жаргалтай амьдэрсэн. Харин авга маань удалгүй нас баржээ. Индианчуудад генерал Костер бусад хүнийхээ хамт алуулжээ. Хэнкок тэр үед өвөрсөн байсан боловч индианчуудын олныг алж сүлд нь өөрөө халагджээ. Тиймэрхүү улс дайдахдаа амь насаа үнэнчээр өгдөг юм. Би ч аахан хүүхэд байхдаа Ол Стенли гэдэг хүнийг таньдаг байсан. Мөрийтэй тоглоомч. Гэхдээ хичнээн авсгай самбаатай хүн байсан гэж тоглоод сууж байтал нь нэг төмөв замчин араас нь буутчихж хэдхэн секундын дараа амь тавихынхаа өмнө амжиж буугаан аваад нөгөө халуурчнаа 3 дахин буудаж чадсан гэдгийм гэлээ. Мэри би зодоон тулааны алинд ч дургүй. Эвгүй санагддаг юм. Берт дандаа зодоон цохоо хийж намайг их зовоон. Миний бодоход огт хэрэггүй ажил гэв. Харин би хиймэргүй үхэн цөхнийг дэмий гэж боддог. Өвөг дээдс маань эрлэхэг зоригтой байгаагүй бол би энд ингэж байгаа ч үгүй ч гэж Саксон хэллээ. Би ч яг за энэ дайчин хүн. Юм бүхнээрээ гайхмаар сайн залуу. Могихан аймгаас гаралтай толгойн хуйхны жинхэнэ ангууч. Урын хөргөл яаж ч мэдэх хүн.
гэж Берт хэллээ. Яг үнэн гэж Мэри нотлов. Ярианд оролцоогүй Билл босож галдгооны цаад хөрөөний цонхоор харснаа зочны болон унтлагын өрөөгөөр орж эргэж ирээд арын өрөөнийхөн хаалхан дээр хөмсг зангитан зогсов. Юу болов найзаа? Юмаа гэж гисэн юм уу? Эсвэл 3 нарсан төөрч гисэн юм шиг харагдах чинь юу болов? Хэлээч гэж Берт асуулаа. Энэ өрөөний ор бусад юм нь яачих вэ гэж л бодож байна шүү. Хоёулаа энэ өрөөнд тавилах захиалаагүй шүү дээ гэж Саксон тайлбарлав. Тэгвэл маргааш захин. Өөр ор байхын хэрэг та нарт юу байна? Нэг ор байхад хангалттай биш үү? Гэж Берт асуухад Мэри. Берт чи дуугаа байл да. Зүгээр байж үзээч. За дандаа л надад зааж байх юм гэж Бертийнэ. Илүү өрөө болохоор нь тавилах худалдаж авалгүй олигтойхон дэвсгэр цахилгаан цух авсан юм гэж Саксон Биллд хэлв. Билл Саксоны дэргэд очиж сандал дээрээс нь босгож өвөр дээрээ суулгаад "Зөв найз минь, би баяртай байна. Манайд юм бүхэн сайн байх ёстой. Хоёулаа маргааш орой Селингрээр орж энэ өрөөндөө хевс сайхан тавилга авъя. Муу юм авахгүй шүү" гэв. $50 орно штэ. Яах юм гэж Саксон мэдгүй. Зүгээрээ $50 болог хямд биш бол бүрэл сайхан тавилга байвал зүгээр. Хоосон өрөө байлгах хэрэг юу вэ? Байр маань гуйлагчин царайтай болчихно. Мөнгөний төлөө түлхүүрийг авсан цагаас хойш би энэ орон байраа аль болох тогтоо байлгахыг л бодох юм. Ажил хийж адуу малтаа ноцолдож байгаа цагт алдсахгүй шүү. Хурмаа хийсэн хойно байр маань ч өөрсгүй хайрлах юмны нэг байх ёстой. Тэгэхээр өрөө бүхнээ юмтай байлгах маань зүйтэй гэж бодож байна. Шаландаа дэвсгэрчгүй хоосон ийм өрөө байх юм бол эл хул тохи муутай харагдаад эвгүй хуурмаг юм болно. Манайд чанар муутай юм байх ёсгүй. Хөшиг маань ч тийм байгаасаа гэж би хүсэж байна. Та хоёр энэ өрөөгөө хөлсөлж орхгүй юу? Танах төмөр замын дарахны газар ресторанд ойрох юм байна гэж Берт хэлв. Тэгж ярихгүй. Би Саксонтой суухдаа гэртээ хөлсний улс байлгах гэсэн юм биш. Амьдралаа зохих ёсоор байлгаж чадахгүй дээр хөрвөл яана гэж бодсон гэж. Эргийн урт болдог дээр очиж тоглоом дууслаа гэж хэлээд хүзүндээ чулуу зүүж усан дүйж өгнө. Үнэн шүү Саксон. Илүү тавилга авах нь дэмий байсан боловч Биллийн хэлсэн үг зүйтэй юм шиг санагджээ. Саксон нөхөр болох хүнийхээ хүзүүгээр тэрвэрч үнсхийн өмнө хэлэхдээ "Билл, чи энэ айлын өрхийн тэргүүлэгч чинийхэр л болъё. Одоо ч тэр, хожимч тэр" гэв. "Сонсож байна уу? Эмэгтэй хүн ингэж л сэтгэх ёстой. Саксон байр сууриа мэдэж байна шүү" гэж Берт Мэрид хошин байдлаар хэлв. Ямар ч юмыг шийдэхийн өмнө хоорондоо дандаа зөвлөлдөж байна гэж бодож байгаа гэж Билл сүй тохиндоо хэлэхэд Мэри "Чи сонсвоо? Миний нөхөр болохыг хүсэж байгаа л бол надтай юм бүхэн дээр зөвлөж байхыг бодох ёстой" гэж Мэрийн наран гарсан бололтой хэлв. Билл хуурч байгаа юм. Суухын өмнө бүгд л ингэж ярьдаг юм чинь гэж Берт мэтгэхэд Мэри игдүүтэй наргагүй харж "Саксон нөхрөө хожим дөртөө шар шиг болгондоо би амтахгүй мэдэж байна. Би ч өөрсгөө нөхрөө дөртөө шар шиг болохыг хүсэж байна гэж өндөр дуугаар зарлах байна" гэлээ. "Ханаас та чи хайртай байх юм бол тэхгүй шүү дээ" гэж Саксон хэлэхэд Мэри "Тэр тусмаа тэгнэ" гэж өөрийнхөө зүтгэв. Берт гонигтайгаар нүрээ өрчилгэн "Ийм учраас Мэри бит хоёр одоо хүртэл гэрлээгүй яваа юм. Би өөртөө овоохоо бариад түүн дотроо эзэн болж суухгүй бол намайг чөтгөр алгадаг гэдэг зөрүүд индиан шиг л байхгүй юу" гэв. "Харин би индиан эмэгтэй биш. Дэлхий дээр ганц жирхэн үлдэхгүй байлаач гэсэн ийм зөрүүд индиантай суухгүй. Энэ зөрүүд индиан ир таныг гуйгаагүй дэгэ. Ямар хариу авах мэдээлэл тэр байхгүй юу? Ийм учраас сууй гэхийн өмнө 10 дахин бодох хэрэг байх нэ." Яриаг өөр аятайхан сэдвээр өөрчлөе гэж бодсон бололтой Саксон алгаа хавсран байж "Би бүр мартчихж та хоёрт нэг юм үзүүлэх гэсэн юмсан" гэд хэтвчнээсээ хавтгай алтан бөгж гаргав. Цаад болон дамжуулан үзэж эхлэхэд "Энэ бол миний ээжийн сүйн бөгж. Би хүзүүнээсээ гуу шиг дандаа зүүж явдаг байлаа. Асрамжийн газар байхдаа ээж минь бөгжийг өгөөч гэж уйлж унжин гуйхад дарга эмэгтэй нь зүүж явахыг минь зөвшөөрч байсан юм. Дараагийн 7 хоногийн мягмар гарагт энэ бөгж миний хуруунд явах болно. Үнэхээр сайхан. Билли дотроо ямар бичигтэйг нь хараач. Кагаас дээд 1879 гэж Билл уншив. Карлтоноос дээзэд. Карлтон гэдэг нь миний эцгийн нэр. Одоо чи энэ бөгжин дээр хоёр биенийхээ нэрийг сэлүүлэх ёстой. Мэри бүр баярлаж "Гайхалтай санаа байна.
Б-гээс эс 1907 гэж дуугарав. Би л хэсэг дуугүй байснаа. Үгүй болохгүй. Ямар би саксонд бэлэглэж байгаа юм биш гэхэд саксон. За яах вэ тэгвэл Б-2 гэсэн үсгэл байг гэж санал тавилаа. Би л толгоос өгсөрч. Үгүй эс Б2 гээ. Яагаад гэвэл би чамайг өөрөөсөө илүү дээдлэнэ гэлээ. Хэрв чи намайг өөрөөсөө илүү дээдэлж байгаа бол би ч мөн тэгэн шүү дээ биэл минь. Б2 гэж л байг. Одоо ч гэсэн манерыг дөнгөж байгааг нь харахгүй юу гэж Мэри бэртэтгэллээ. Мэри яжилж байгааг саксон мэдээд гэхдээ биэл минь чи өөрөө л мэдтээ гэхэд биэл тэрвэрч энэ талаар хоёулаа дараа дахин ярилцъя гэлээ. Сара хуучныхаа сурталыг тунж тавьдгүй хүн. Хай сэтгэлийнх нь үе дуусч анхны хүүхэд төрснөөс хойш нэг л газар уйуулчихсан юм шиг хүн болжээ. Сэтгэл санаа нь насан турш тодорхой нэг хэлбэрийг олоод тэр чигээрээ царцчихсан мэт ажээ. Өсөж өндийсэн гэр бүлийнхний дур хүсэл бодол санаа түүнд бас л ул мөрөө үлдээжээ. Амьдралын явцад гарах альва ялимгүй өөрчлөлтийгч Сара хувьсгал гэж үзэх нь халаг байв. Том тиймэрхүү хувьсгал олныг туулсан бөгөөд гурав нь орон сууц солих үед гарчээ. Гуравт хувьсгалын үед Том бүрэн мөсөн дарагдж орон байр дахиж өөрчлөх санааг эгнэгт орхижээ. Тийм ч учраас саксон хуримныхаа тухай тагдуугүй явсаар нэгэнт дуугүй байхын аргагүй болсон үед сая хэлжээ. Сүйдийн болно гэж бодож байсан нь ёсоор болов. Юу, бокс ч танхай зотооч гэд Сара $4.50 орлогогүй болсон цагт өөрийнх нь болон хүүхдийнх нь хувь заяанд ямар шүү муу юм болохыг тааварлан хэлээд тийхүү саксоныг дайран дормжилж эхэлжээ. Их чинь амьд байсан бол чамайг тэр Билл Роберт Смит амьтантай инхийг чинь хараад юу гэх байсан бол би хизээч Билл гэдэг нэртэй хүнтэй л суухгүй байх тэр зэргийн хүмүүжлтэй хүн. Чамд ганц юм хэлье. Торгон аймс 3 хос шахаа авдаг хөгч нь өнгөрөндөө хөлдө хуучин байдаг 2 хос нь 25 центийн үнэтэй цаасан дааван аймс углаж яваада бурхандаа залбирах өдөр чамд мөд ирнэ гайгүй. Саксон бардам гэх чинь Билл надад ямар ч гутал аваадах бэлтэй хүн гэдэгт би итгэж байна гэлээ. Сарагийн бах тав нь хансын янзтай тас хөхөрч чи юу ярьж байгаагаа өөрөө мэдэхгүй байна. Ингэсгээд баахан хүүхэд сууна. Хүүхэд чинь авах цалингаас чинь түргэн олшрондоо гэв. Бид хоёр одоохондоо хүүхэдтэй болохгүй. Ямар ч гэсэн тавилга хогшныхоо мөнгийг төлж дуусгаас нааш үгүй. Одооны та нар мөн ч ухаантай болж дээ. Миний үед охид даруй цантай байсан болохоор иймэрхүү заваа юм мэдэхгүй байж. Саксон жөмөлдсөн. Хүүхдийг хэлж байна уу? Тийм ээ, хүүхдийг хэлж байна. Хүүхдийг заваа юм гэж анх удаа сонслоо. Тэгвэл Сара минь чи 5 хүүхэдтэй шүү. Чи мөн их заваа явжээ. Гэтэл бид хоёр чамаас даруй явахар шийдсэн байна. Бид хоёр охин 2 хүүтэй л болно. Том харайл төсхийтэл инээд алдчихсангүй. Тэгээд дайр дээр давс асгачихгүй тулд нүрээ аягаараа халахлав. Сара хормын төдийд амаа алгадуулсан юм шиг болж хэл хүүгээ олохгүй ангалзаж байснаа. Угаас иймэрхүү юмд хашир чон болохоор төдхөн довтолгооно өөр жигүүрээр явуулав. Та нар яагаад гинтгэн хурим хийх болов? Их л сэжигтэй хэрэг байна. Залуу хөөхнөө та нар ер нь юу хийдэг билээ? Шившиг ичид зовх гэж мэдэхгүй. Ням гаргийн бүжиг, зугаалга тэр бүхэн чинь ичгүүр сонжир алдсан завхаар л. Одоогийн залуу хөөхнүүд хадгууснаас ялгаагүй. Ийм завхаа зайдын явдлыг насандаа үдсэнгүй. Саксоны уур ихэд хөрөвч Том дүүрүүгээ нүдэрмж уурлаж хэрэггүй битгий хэрэлд хэмээн догсон учраас Сара орчин үеийн ёс суртахуунгүй явдал хэмээн ганцаараа донгоссоор байлаа. Дүүтэйгээ хоёулуулдаг тэр агшинд Том зөөгээр дайд өмнө Саратай хэрэлдээд хэрэг байхгүй. Билл Робертсыг тун сайн залуу гэж би зөндөө олон удаа сонссон. Тэм нөхөртэй болоход бахархалгүй яах вэ? Та хоёр суугаад аз жаргалтай явах нь гар цаагвэ гэд дуун тасалдаж царай нь ядарсан өтөлсөн харагдав. Тэгснэ нүдэн томорч Сара шигэл байж болохгүй шүү. Нөхрийнхөө үүлийг битгий барж багаарай. Бэтгэл үйл лайг энэ үзэж бай. Үгийг хаяж болтугай сонсож бай. Эр хүнд эрүүл саруул ухаан бас байдаг юм шүү. Сарал байдаггүй гэдэг болохоос биш байдаг юм. Гэхдээ Сара надад хайртай. Даанч хайртай нь харагддаггүй болохоос биш хайртай юм шүү. Тэгэхээр чи нөхрөө дотроо хайрлаад зогсолгүй
бас цаадахта харагдах үйц мэдэгдэх үйц хайрлаж яваарай. Тэгвэл цаадах чинь чиний юу хий гэсэн бүхнийг хийж өгнө. Хаяа өөрийнх нь эрхээр явуулж бай. Тэгвэл цаадах чинь чамд бүрчих эрх олгоно. Хамгийн гол нь хайрлаж санаа бодлын сонсож яв. Цаадах чинь ямар ч гэсэн тэнэг амьтан биш байх ёстой. Тэгэхээр та хоёр сайхан амьдрах болно. Сара намайг дандаа тархитаж байна. Уг нь учиртай ганц үг хэлэхтэл болох шүү дээ. Ахыхан хэлсэн үгэнд баярлсан Саксон нулимс унган. Ах минь би хэлснээр чи явна. Тэгтээ би хамгийн түрүү биелийн хайрыг авч хизээч тэр хайрыг алдахгүй хичээ. Тэгсэн цагт элдвийн арга зам зөвчлөх хэрэгцээ гарахгүй. Тийм ээ, миний хүссэн юмыг хайртай тал хийх болно шүү дээ. Миний дүүгийн зөв. Тэгэж явсан цагт та хоёр болохдол болно. Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа Саксон бүрх малгайгаа өмсөд угаалгынхаа газар руу явхаар гарахад ах нь байшингийн болонд амтаж уулзаад яарсандаа түгтчин. Саксон минь Сарагийн талаар миний хэлсэн үгэнд битгий муу юм бодоорой. Сара хэтрүүлж байна гэж бүү бодоорой. Уг нь шудраг үнэн чимэгтэй. Амьдрал нь даанч хэцүү бухимдалгүй ах. Сараг муу хэлэх үг миний амнаас гарах ёсгүй юм шүү. Дэм шүү. Гэв. Том, ах минь та надад дандаа сайн байсан. Би хизээч мартахгүй. Сара муухай ашташ гэсэн санаа сайхан л та. Бэ чиний хуримд бэлэг барьж чадахгүй гэж Том зовсон байдалтай хэлээд. Сара тийм үг сонсох ч хүсэлгүй. Бид хоёрыг гэрлэхэд чи бид хоёрын ах дүү садан бэлэг огт өгөөгүй гэж байна. Гэсэн чи би чамд нэг юм өгнө. Юу болохын чи яагаад ч таахгүй гэв. Саксон өөдөөс нь юу юм бол гэсэн янзтай харав. Хүнтэй суух боллоо гэж чамайг хэлмэгц надад нэг юм бодогдсон. Жорж ахад захиа явуулж тэр зүйлийг чамд зориулан ирүүлээч гэсэн юм. Тэгээд ирүүлчихэд байна. Худалдчихсан байвал төвггээд би чамд юу ч ярьдаггүй байсан юм. Мөнгөн товшуурын нэрэн худалдчихж. Бодвол мөнгөний хэрэг гараа биз. Харин нөгөө зүйлийг нь манай ажлын газраар ирүүлээрэ гэсэн юм. Сарагийн уурыг хүргээд яахав даа. Тэгээд өчигдөр орой цэмхэн авчираад түлээний пент нуучихсан. Эцгийн минь эдэлж байсан юмнаас уу? Тийм үү? Нэрээ юу? Хэлээч, бошоохон хэлээч. Сэлмэн. Борол морой унаж явахдаа зүүж явсан тэр сэлмэн үү? Тийм үү Том? Тэрнээс илүү сайхан бэлэг гэж юу байх вэ? Алив буцаад явъя. Би одоохон үзмээр байна. Арын хаалгаар сэмэрх орчихъя. Сара галтгоондоо юм авгаач байна. Өлгөх гэж гарч иртлээ. Нэг цаг болно. Том Саксонтой хамт байшингийн хоорондоор нарийн цайгаар багтаж ядан явах зур шивнэсэн. Бэ чамд ээжий чинь хуучин үхэгийг өгье гэсэн чинь Сара жигтэйхэн дургуутсэж. Дээсээ та хоёулангийн чинь их эцэг өөр байх нь ямар хамаа байх вэ? Энэ үхэг танаа овгийн зүйл болохоос ахмад хайлимд хамаагүй. Тэгэхээр чинийх гин. Нэгэнт чинийх бол минийх гин. Битгий санаа зовдоо. Өчигдөр орой би өөрөөс нь худалдаа тавсан. Сара намайг хүлээгээд сэтгэл нэг тогтолсон байна мөлий гэж Саксон хэлв. Хачи юм намайг тэр тухай яриа гаргаснаас хойш Сара өдөржин ууртаа байсан. Чи хэдээр авав та? $6. Том уурлаж дээр юм чин тийм хуучин бас тэгээд нэг талаасаа эвдэрсэн юмыг гэв. Би харваарч авах байсан. Том минь би хэдийг ч өхөөс буцахгүй байсан. Ээжи минь юм та мэдэн шүү дээ. Амьд сүрэн байхдаа өрөөндөө байлгадаг байсныг би санаж байна. Том пин дотор орж түлэн дунд нуусан цаасанд боодолтой эрдэнэсээ гаргаж ирэн зааталбал иргэний дайны үед морин цэргийн дарга нарын хэрэгэлдэг байсан хуучин цагийн зэв идэж хортон суусан хүнд сэлэн байв. Бүдүүн торгон цацагтай удган ирвэхэд идэгдсэн улаан өнгийн зузаан осортой байв. Саксон ахынхаа гараас бараг булаан авч хуйнаас нь гаргаад тэр хүйтэн ган төмөрт уруулаанаалаа. Саксон угаалгын газар хамгийн сүүлчийн удаа ажиллах гэж ирээд байлаа. Оройн тэндээс бүрмсэн явна. Маргааш нь 5 цагт биелтэй хоёул шүүгчдэр очиж гэрлэлтээ батлуулж, Берт Мэри хоёр гэрчин болж,
Тэндээс дөрвөл Барнумын рестораны тусгай оройнд хормын дайлах хийх ажээ. Дайлагын дараа Берт Мэри хоёр мэртлийн танхимд болох үдэшлэгт очино. Билл Саксон хоёр таран байгаар Пайн гудамж руугаа явна. Ажилчин хүмүүст хормын зугаалгын сар гэж байдаггүй болохоор Билл маргааш нь ажилдаа очдог цагтаа яг очино. Цардмал нэмгэн даавуу идэл эндүүдэх тасгийн бүх эмэгтэйчүүд Саксоныг сүүлчийн удаа хамт ажиллаж байна гэдгийг мэдэж байлаа. Түүний төлөө баярлах хүн олон байхад бас хүнтэй суугаад эндүүдгийн хүнд хүчрээ ажиллаас ангижирч байгаад нь атаархах хүүхнүүд ч байв. Хүнтэй суух болсон нэгнийг элдвээр цаашлуулж тоглодог зуршилтай болсон хойно яа гэв. Саксон тэр өдөр алей хошин үг олныг сонсож нөхдийнхөө цагаахан атаархал гим зэмгүй тоглоомын үгэнд огтхонч гомдолгүй харин ч аяр баясгалантай байв. Гарынхан дор хурдан гулсах торгомсог шаадаавны дээгүүр манс хийх халуун уурны дунд Пайн гудамж дах жижигхэн байшиндаа өнгөрүүлэх амьдралынхан дүр хэлбэр дараалан ээлжлэн үзэгдэх мэт болж байна. Тэр үед маш их дэлгэрсэн нэгэн дууны дахилтыг ажиллахдаа би айхөө амраг биелийнхээ төлөө ажиллана гэж өөрийнхөө санаанд тохируулан өөрчилж амандаа зайсавсаргүй аялсаар байв. Бөхчим чихтэй өрөөнд ажиллах эмэгтэйчүүдийн ядаргаа 3 цагийн алдад туйлдаан хөрч ахмад нь хүн дээр сүр салдаж залуусынхан царай цонхийж нүд нь гарихлан шанааных нь яс ёрдоон эхлэх боловч бүгд арга буюу хүчлэн зүтгэж эндүтсээр байлаа. Хэн нэг нь ухаан алдан унахыг урдаас мэдэх гэж ахлах мастер авгаа нүд завчилгүй харна. Хавчиг цээжтэй бөхтөрдөө нэг залуу хөөхөн ухаан алдахыг завдтал ахлах мастер авгаа түүнийг нэн дарив өрөөнөөс гаргалаа. Гэнэт хүний дуу биш гэмээр хачин муухай дуу гарахад Саксон давхин зочив. Чинэндээ хүртэл хөвчилсөн мэдрэл нь тэссэнгүй хэдэн 10 эмэгтэй ажлаа нэгэн зэрэг зогсон зарим нь эндүүнээсээ зуурсан хэвээр. Зарим нь эндүүгээ гараасаа алдаад мэл гайхан цэл хөхрөн зогсов. Мэрил тэгж амар муухай хашгираад дорхноос хөхрөн суухад мөрөн дээр нь том махир далавчтай жижигхэн хачин хар амтын явж байхыг Саксон олж харав. Тэр хачин амтан дэрвэлзэн нисээд хажууд нь байсан нэг хүүхний нүүрөө ухс хийхэд тэр чарлан дороо ухаан алдав. Нисдэг амтан ийштэй чавхтан нисгэд эмэгтэйчүүд хашгиралд нь чарлаж гараа савчин зарим нь гадагш гарах гэж зарим нь ширээн доогоор орж нуугдах гэж оролдов. Сарсан бавга хал байна шүү дээ. Гэхдээ та нар чинь ийм амтан үзээгүй болсон. Барьж идчихнэ гэж бодоо юу гэж ахлах мастер уурлан хашгирав. Гэвч эгэл бүсгүйчүүдийг тайвшруулах тийм ч амаргүй байж. Яг юунаас болж ийм сүйттэй юм болсны шалтгааныг олж үзээгүй хэрнэ. Үтсэн нэгнээсээ дутхгүй айд сандрагсад гал хэмээн хашгиралдав. Гарах гэж үүдэн дээр улам чихч эхэлдэнэ. Бүгд чихт өчрөм цөхрөнгөө барсан байдалтай удуучиргүй дуу дугаа авалцсан нэгэн зэрэг орилтоход ахлах мастрын аажлах дуу ор сурггүй замхарч байлаа. Саксон эхэндээ зөвхөн зочсон боловч сүүлдээ нийтийн сандрал мэгдэлд автав. Гэхдээ хашгирсангүй. Бусадтайгал хамт гарахыг завдан гүйж байлаа. Ухаан тавьсан улаан галзуу мэт бөө эмэгтэйчүүд хажуугийн өрөөрөө шахацлалтанд дайрч ороход тэнд ажиллаж байсан хүмүүс чухам юу болсныг лавтай мэдээгүй байж хумгүй зогтон гүйлдэв. 10 хормын дотор угаалгын газар эзгүүрч хэдхэн эрчүүд үлдээд шалтгааныг олох санаатай дэмээл өрөөгөр хэсч байв. Ахлах мастер нь боргодуу зоримог шийдэмгээ авгаа хэрнэ. Эхлээд олны урсгалд мөн авцсан авч тэдний дотроос төдхөн мултран гарч гэдрэг эргээд тайван байдлыг өмүүлсэн нөгөө сохор амтныг түргэн гэгч нь барьж аваад дээрээс нь цагаан даавууны сакс нөмрөв. Бурхан минь ямар байдгийг би үзээгүй харин чөтгөрийг сая үзлээ гэж ихэд балмагцсан Мэри нус нулимсандаа хахаж цацсан хэлв. Саксон тэнхүү сандарч бусдын хамт угаалгын газраас гарсандаа өөртөө уурлаж би мөн тэнэг амттай сарсан багвахал байц шүү дээ. Тим амтан байдаг гэж дуулсан. Ойд байдаг амтан ямар ч хоргүй өдөр юм үздэггүй юм гинлээ. Тэгээд л энэ байхгүй юу? Жижигхэн сарсан багвахал байна гэхэд Мэри тийм биш би өнөмшихгүй чөтгөр гарцаагүй мөн байсан гэд дахин мэгшснээ солиотой мэт инээж. Чи өөрөө хараа бидтэй. Верекстром авгай нүрийг дөнгөж хөрөхөд муурч унсан шүү дээ. Миний мөрөн дээр нэг юм ирээд буух шиг болсноо. Хүзөөнд минь хүрэхдээ яг л өгсөн хүний гар шиг байсан. Харин би муурч унаагүй дэндүү айчхад ухаан алдагч сөхөөгүй болсон байж мэднэ
гэд дахин инээ. Аля буцъя. Хайрын хагас цаг алдлаа гэж саксон хэлв. Үгүй, буутна гэсэн ч буцаж орохгүй. Хари. Тэртээ тэргүй би одоо юм эндэд чадхаа болсон. Хамаг би чичрээд хэрэг алга. Үймэн сандрааны үеэр нэг эмэгтэйгээр бас нэг эмэгтэй хөлөө хугалж олон хүн бэртэж шархацсан байв. Ахлах мастер авга хичнээн ятгаж тайлбарлаад эндүүчдийг ажилд нь буцааж чадсангүй. Тэдний сэтгэл хэтэрхий их догдолж балмагдан айцгаажээ. Хэдхэн хүн л ажлынхаа байр руу эргэн орж өөрсдийн болон бусдынхаа малгай, сагс савыг авч чадлаа. Цөөхөн хүн ажилдаа эргэж орсны дотор саксон байв. Тэд 6 цаг хүртэл ажиллажээ. 7 дугаар хэсэг төгсөв.